шалгаж байгаа хүүхдүүдийн одоо ар гэр тим ийм ажилдаа тэр ерөөсөө хамаа байхгүй. Эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн заасан одоо шийтгэл хүлээлгэх. Сүүлийн өдрүүдэд захим сүлжээ нэгнийгээ бүлэглэн дээрлэж байгаа бичлэг дархан олонний анхаарлыг татаад байгаа. Уг асуудал шүгэл үлээсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас 24 цаг захимаар мэдүүлэг авсан гэх мэдээлэл явсан. Тэгэхээр уг асуудлын талаар бид нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллийг тодруулан өргөж байна. Эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн шалгах зарчмын хүрээнд, шалгах үйл ажиллагааны хүрээнд холбогдох шалгалтын ажиллагаа бол хууль журмын дагуу явагдаж байгаа. Мөн одоо тэр захим сүлжээний сошиалаар одоо шинэ нэг мэдүүлэг авсан, барьсан гэсэн ийм зүйл бас нэг яригдж бичгсэн байсныг харсан. За энэ бол худлаа мэдээлэлээ. Цагдаагийн байгууллага ямар байдлаар сошиалаар одоо мэдүүлэг авдаг одоо ийм дүрм журм бол байхгүй. Энэ бас хуульд бас байхгүй. Яг одоо шалгалтын ажиллагаа хууль журмын дагуу прокурорын хяналтанд явагдаж байгаа. Зарим мэдээллийг одоос өгөх ингээд боломжгүй байна. Гэхдээ хүүхдүүд хоорондоо харилцдаг тийм групп чатууд бол байсан. Нэг сургууль гэж байдаг байсан бол одоо эдгээр нэг платформд одоо Instagram ч юм уу те ингээд одоо бие нэгэ дагдаг, таньдаг, мэддэг болчихсон ийм зүйлүүд байж байгаа. Монгол Улсын эрүүгийн хуулинд одоо 14 наснд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа. Гэмтэргийн үйлдэл хэв шинж байдгийг таавхан нийтийн захим сүлжээнээс харсан байг. Догшин авирлаж, тохуурхан дайжигнаж, үг хэлээр доромжилж, бие эрүүл мэндэд нь одоо халдаж те энэ одоо гэмтрийг үйлцэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар. За эдгээр гэмтрэгт одоо холбогдсон хүүхдүүд бол 16, 17 насны хүүхдүүд байгаа. Тэр эрүүгийн хариуцлага хүлээх субъект мөн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын байгууллагуудад явж байгаа шүү дээ. Үүний дагуу холбогдох одоо зүйл ангаар зүйчлэн шалгана. Одоо тухайлбал энэ одоо гэмтрийн холбоос хүний эрүүл мэндэд хүндэтгэр гэмтэл одоо учирсан бол 3 жил хүртэл хорих ялтай. Хүн гэмтэл учирсан бол нийт бол 5-аас 12 жил хүртэл одоо хорих хал шийдэгдэг. Ийм гэмтрийг байж байгаа. Хүний амь нас эрүүл мэндэд одоо гэмор учруулахгүй те дээрлэлтийн шинжтэй, зөрчлийн шинжтэй байх юм бол зөрчлийн хуулиар 30 хүртэл хоногоор баримлах шийдэл байна. Зарим одоо асуудлууд цагдаагийн байгууллагууд бас бүртгэдэггүй, хохирогч мэдээлэгдэггүй одоо тий шинээр одоо энэ хэрэгтэй холбоотойгоор эцэг эхчүүд бас ирж одоо гомдлоо одоо мэдүүлж энэ хэргийн талаар мэдээлж бүртгэдэн шалгаж байгаа зүйл бас байна. Шалгаж байгаа хүүхдүүдийн одоо ар гэр тим ийм ажилдаа тэр ерөөсөө хамаа байхгүй. Эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн заасан одоо шийтгэл хүлээлгэх зарчим одоо шалгах зохион байгуулалт гэж байдаг. Түүний дагуу хинч гисэн одоо эрүүгийн хариуц хүлээх нас бид хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээд холбогдох журмын дагуу хийсэн үйлдэлийнхаа төлөө гин буруутай үйлдэлийнхаа төлөө хариуцлага хүлээн олон хүүхдүүд мөн түүний ар гэр эцэг их одоо багш анги хамт олон ингээд олон хүмүүс энэ хэргийн талаараас ингээд товч болон мэдэж байгаа хэрэг холбогдсон хүүхдүүдийн цахим хагнаас зураг мэдээллийг нь аваад олон нийтийн цахим сүлжээнд тавьж одоо алдар нэр хүндэт нь одоо шууд буруутай байдлаар ингээд битгий шүгээч. Тэгээ мэдээж энэ одоо шалгалтын явцад зүгээр зогсож байгаа юунд ч оролцоогүй кино үзэхэд тасвараа аваад шатан дээр хүлээгээ зогсож байгаа хүүхдэж байгаа. Оройлон гүйцэтгсэн хүүхдэж байгаа тий. Тэгээ шалгалтын ажиллагаа явуулж байгаа болохоор иргэд таа хүмүүс хүлээцтэй энэ дэр хандаач ээ. Бас нөгөө хүүхд чинь мэдээж хэрийг шалгаж шийдвэрлэсний дараагаар тэгээ буруу ташаа мэдээлэлээс болж одоо алдар нэр хүн дээр хохирох тий. Ийм асуудал бас байж болцсошгүй гэдэг зүйлийг бас хэлмээр байна. За дээрлэхэд дэлгэрэх ёс хүүгүүдийг аян бол нийтдээ бол 30 орчим сая хүнд одоо мэдээлэл хүрсэн байж идэг. За нийгмийн соёл хандлага хүчрхийллийг үл твчих одоо нийгмийн соёлыг одоо дээрлэлтийг үл твчих нийгмийн соёлыг одоо төлөвшүүлэх эерэг ач холбогдолтой мэдээллийн ажил болсон. За бид бас энэ ажлыг цаашд үргэлжлүүлэн бас үр дүнтэй зохион байгуулахлаар одоо зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Гэхдээ одоо бодлогын хүрээнд одоо боловсролын яам болон за хүүхдийн байгууллагатай хамтран одоо хэрхэн одоо талсан зогсоох, гаралтай сарамжуулах, хуу хөний соёл төлөвшөл, эцгийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх энэ одоо соёлын одоо дээрлэлтийн эсрэг одоо бодлогын ямар арга хэмжээ авах одоо талаар одоо ингээд төлөвлөлт ажиллаж байна.